Бид нэр давчидсан их хүслийнхаа хойноос явж байхдаа өөрийгөө гинжээр хүлчээд байна да. Тэр гинж нь хүлээс чинь нэг л аз жаргалгүй байдаг л да, эргэлдээд байх. Учир нь сав нь бэлэн биш байгаа үедээ зүтгэж байгаа, тэмцэж байгаад, адгаж байгаад юмыг авчлаа хизээч амттай санагдахгүй, аз жаргалтай санагдахгүй. Нэгдүгээрт. Хоёрдугаар тэр чинь өөрт чинь тустай, өрөөл тустай, хорвоо ертөнцид дэлхийд тустай биш зүйл. Эго хүсэл байдаг. Гуравдугаарт тэрийгэ таашаахч үгүй. Бараг авчлаа дараагийн хүсэл рүү явчихдаг. Хүүхдүүд ийдэг. Задарсан хүүхд гэдэг ямар хүүхдөө гэхлээр нэг юм хүсэж чарлаа, ээж нь шууд маа гэж өглөө, авч шидлээ, дараагийн юм нэхлээ. Бид нэр ийм байдалтай байдаг. Нэг юм зүтгээд авлаа, аваад шидчихлээ, дараагийн юм руугаа чарлаад оруулж байгаа. Гинжин хүлхээс нь орчихлоороо бид нэр өрөнд орчод байна гэж би болгоод байгаа. Өр зээлэнд. Тэр төлж юм авах гээд байна да. Тэрийг авч чадахгүй болохлоо авахын тулд өр тавиад, зээл тавиад тийм ямар ч үнээр хамаагүй болоод авчиж байгаа. Миний заагаад байгаа зүйл болохлоороо тэр бүх юм таних байж болно. Эхлээд та саваа, биеийн ухамсараа, сэтгэлийн ухамсараа бэлдээтгэе. Тэгээ соромзон чанар чинь сайжраа, цаг хугацаа нэмээд өөрийгөө сайхан бэлдээд буулгаад ирэхин цагт тэр юм аяндаа гүгэд ороод ирж болно. Эсвэл өөр тавихгүйгээр, зээл тавихгүйгээр, адгад зүтгэхгүйгээр та энийг өөртөө хэрхэн татаж болох вэ гэдэг арга ухаанаа өөрөө олчдөг. Тэнд ухамсар ажиллаж байдаг. Энийг авлаа, дахиад энийг авлаа ингэж явж ямар ч ухамсар орон зай байхгүй, бодох сэтгэгч орон зай байхгүй. Ам хамгаалгацсан тийм ээ. Авах гэсэн тэмцэл, эго тэмцэл. Энийгээ бид нэр анзаараад, тасгалжуулаад яг одоо гэж ядгаж байхдаа амьсгалаа гаргаад за болно доо гэл ингээл нэг жоохон удаан ядаж 5 минут, 10 минут нэмээд л үзэх юм бол бид нэр том хүн болж mature тийм ээ, төвлөрсөн хүн болж төлөв шиг ихний алхмаа л хийгээд байгаа.